надад нэг 2-3 асуулт байна. Манай их хурлын хэн шинжилгээ үнэлгээнийхэн бас миний эхний асуултанд хариулаад өгөөрэй. Та бүхний хийсэн дүгнэлт тайлантай танилцлаа. Тэрүүсээ энэ дээр яг үр дүнд суурилсан байдлаар энэ дүгнэлт тайлан гараагүй байна. За энэ дотроо гэхдээ бас үр дүнд суурилсан байдлаар энэ тайлан энэ нэгж өөрөө тэгж анханасаа тайлангаа ирүүлэх ёстой гэдэг зүйлийг дурджээ. Цаашид яг энэ байгууллагын хувьд ялангуяа энэ эрүүл шүүлтээс сурсан сэргийлэх яг энэ нэгжийн хувьд яаж энэ үр дүнд суурилсан байдлаар энэ тайлангийг гаргуулах вэ? Одоо энэ тогтоол дээр юу тусах вэ гэдгийг л би тодруулах гэдэг. Та эдийн тогтоол дээр оруулах санал дотор чинь тэр бас ороогүй байна. Илүү дандаа энэ байгууллагын дотоод асуудал руу орсон байдлаар юм саналчин гарсан байна. Энэ байгууллагын төсвийн тухай, хүний нөөцийн тухай санал гарсан байна. Би бол тэрнээс илүү яг энэ байгууллагын үйл ажиллагаа нь өөрөө хэр үр дүнд суурилсан байдлаар явж байгаа, хэр үр дүн гарч байгаа юм бэ гэдгийг нь олж хармаар байгаа байхгүй. Гэтэл тэр нь ерөөс харагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ үр дүнд суурилсан байдлаар энэ тайлан гарах тал дээр нь их хурлын зүгээс бас энийг анхаарах хэрэгтэй хаа. Энэ дээр нэг тайлбар сонсомоор байна. За хоёрдугаарт эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэж байгаа. Урьдчилсан сэргийлэх чиг үүрэгтэй байгууллага. Та нар дээр гомдол ирж байгаа юу? Гомдлын мөрөөр та нар ажиллаж байгаа юу? Хэдэн гомдол ирсэн, гомдлын мөрөөр хэрхэн ажилласан бэ гэдгийг надад нэг хариултаа өгөөдгөж. Энэ та нар дээр ирсэн тайлан дээр бол хэдэн гомдол ирсэн гэдэг ингээд дурдсан юмнууд бол байгаад байна. Би тэгээд урьдчилан сэргийлэх нь үү, гомдлын мөрөөр ажиллах уу гэдэг дээр чи эргэлзээд байгаа учраас энэ асуултыг асууж байгаа. За 3 дугаарт түрүүн одон чигээ гишүүн дурдсан энэ байгууллагын бие даасан статусын талаар ярих хэрэгтэй гэдэг эн чинь хян шалгалт гэдэг. Тэгэхээр яг нөгөө хяналт шалгалт урьдчилан сэргийлэх гинтер гэдгийг бид нар сайн ялгаж салгаж ярилцахгүй бол болохгүй байна. За ялангуяа одоо миний мэдж байгаагаар яг энд сууж байгаа бие бүрэлдэхүүний энэ байгууллагын бие бүрэлдэхүүний тал нь цагдаагийн академийн багш байсан хүмүүс сууж байна. Гэтэл энэ нэгжийн харьяалан шалгах ёстой урьдчилан сэргийлэх нэгжин дандаа цагдаагийн байгууллага нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба. Яг тэр хүмүүстэйгээ дандаа хамт ажиллаж исэн хүмүүс. Тэгэхээр чи эн чинь нөгөө бие даасан байдал гэдэг чинь яг энэ хангагдаад байгаа мó хангагдахгүй байгаа мó. Яг үүнтэй холбоотой 3 дахь асуулт сая түрүүн Цэлмэн гишүүн дурдчихлаа. Хүний эрхийн үндэсний комиссоос бие даасан хараат тус байдлаар ажилламаар байна. Хэд хүний эрхийн үндэсний комиссын хараат байна гэж байна. Хүний эрхийн үндэсний комисс чи өөрөө бие даасан хараат бус байгууллага биш юм. Энд ямар учиртай юм бэ? Тэгэхээр хараат бус байгууллага байгуулна гэсэн үг юм. Ерөөсөө наад логикч ерөөсөө ойлгомжгүй байгаад тах юм. Тэгэхээр энэ дээр нэг хариулт авмаар. За 3 дугаар микрофон. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. За тайлан бол үр дүнд суурилсан хэлбэрээр жилийн жил бичигдэж яваа. Үүнийг бол 2022-оос 23, 24, 25 онууд хийсэн ийм байдлаар бол бичиж танилцуулдаг. За үндэсний урьдчилан сэргийлэх ажиллагааны чиг 4 чиг үүрэг байгаа. 4 чиг үүргийнхээ хүрээнд гарсан нөлөөллөөр хийсэн ажил за үр дүнгээ бас тайлгнаж байгаа. За гол одоо үр дүнгийн асуудал бол хуучин байнгын оронд танилцуулж одоо хэлэлцүүлж их хурлаар бас шийдвэрлэхээр одоо тогтоолд оруулдаг энэ саналуудын асуудал бас байна. За хяналт шинжилгээ хийдэг хуультай хяналт шалгалт бол хийдэггүй. Тэгэхээр гомдол мэдээллийг бол хүлээж авах нь бол одоо иргэн байгууллага албан тушаалтанд иргэн бол төрийн байгууллага албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх хууль заасан үндсэл журмын дагуу бол ирсэн гомдлуудыг авч би түрүүний хэлсэнчлэн эрүүл шүүлтийн шинжтэй байх юм бол харьяалах газар нь шилжүүлж байгаа. За мөн одоо өөр бусад одоо төрлийн байх юм бол хуулийн хугацаанд шалгах эрх бүхий байгууллагууд нь шилжүүлж ажилладаг. За үндэсний ажиллагаа байгуулагдсанаас хойш 4 жилд бол 230 одоо гомдол ирсэн. За энэ гомдол бол яг шууд одоо иргэдээс эрхчлөөтэй байгаа иргэдээс гэхээсээ илүү бидний хяналт шинжилгээ хийсэн газрууд буюу одоо 20 ангид хоригдож байгаа, цагдаа хоригдож байгаа хүмүүс голцоо энэ гомдлуудыг бол ингэж гаргаж өгсөн байдаг. За сүүлийн жил бол 61 гомдол ирснийг бол бид нар шилжүүлээд ингээд холбогдох байгууллагын шалгаад эргээд тухайн иргэнтэй хариу өгөөд мөн бид нарт хариу өгснгийг бол тайлан тусгасан. За хараат бус байдлын асуудал бол угаасаа хоёулаа хараат бусгаа хүний эрхийн комиссийн тухай хуулийн дээр заасан. Баасан жаргал гишүүн бол өөрөө сайн мэдж байгаа. Өмнө хүний эрхийн комиссд та бас тодорхой
чиг үүрэгтэй, чиг үүргийг бол мэдж байгаа учраас энэ дээр бол хүний эрхийн комиссийн тухай хуулийн дээр хоёулаа л биенээсээ хараад тусгана гэж заасан энэ чиглэлээр явж байгаа. За тодорхой асуудлуудыг хэлэлцээд 2024 оны 37 дугаар тогтоол дээр энэ хараад тус байх тухай асуудлаар бол нэгэнт их хурлын тогтоолгаараа шийдвэр гарсан учраас энэ асуудал энэ түүнээс хойш бол яг тэр тогтоол заасан асуудлаараа л хэрэгжүүлээч гэсэн байдалтай явж байгаа. За мэргэжил шаардлагын хувьд бол үндсэн хуулийн зааснаар бол иргэн бол чөлөөтэй ажил мэргэжлээ сонгож явах юм эрэхтэй. За энд сууж байгаа хүмүүсээс тал нь бол цагдаагийн багш бол биш. Яг энэ талд сууж байгаа референт Манлаатар бол цагдаагийн байгууллага багшаар ажиллаж идэг хүн. Энэ хүн бол одоо ажил сайжруулах зорилгоор төрийн албаны тухай хуулийн 44 заасан үндслээр сэлгэнээр 2 жилийн хугацаатай ирж ажиллаж байгаа ийм хүн байгаа. За бусд нь бол төрийн захиргааны байгууллагад ажиллаж исэн ийм хүмүүсийн ажилд сууж байна. За комиссийн гишүүний ерөнхийдөө урьдчилан цэргийн асуудал ирсэн гишүүний хувьд бол тодорхой нэг шалгуур комиссийн тухай хуулийн дээр байдаг нь комиссийн бусад гишүүдээс эрүүг эрхийн шийдвэрлэх ажиллагаа явуулж исэн ийм туршлагатай. За гүйцээг хариулъя. 3 дугаар микрофон. Тий. За тэгээд комиссийн тухай хуулийн дээр ингээд эрүүг эрхийн шийдвэрлэх ажиллагааны туршлагатай юм байх ёстой гэсэн юм одоо хуулийн залттай юм билээ. Тэгээд энэний сонгуульч сургалтанд орж бол өөрөө санал өгч нэр дэвшиж одоо ингээд томилогдоод ажиллаж байгаа. За нэмж тодруулж хэлэхэд бол хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар бол ахиц дэвшлийг бол хүснэгтлэн бас үзүүлсэн. Тухайлбал 11-р хүснэгтдэр бол хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны чиглэлээр бол бүх тоо мэдээг бол статистик байдлаар үзүүлсэн. За энэ дээр нэг зүйлийг бол бас нэмээд хэлчихье гэж бодож байна. За эрүүл сурсан сэргийлэх үндэсний ажиллагааны төсөв анх одоо намайг томилогдоход 163 сая төгрөг байсан. Одоо бол энэ жил бол 100-аас доош сая руу орсон. Жилээс жилд одоо төсөв бол маш их багасж байгаа гэдгийг бол хэлхэн зүг байхаа гэж бодож байна. За баярлалаа. За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье. За баярлалаа. Улсын хурлын 5 газрын дэд дарга эрдэнэт. За хүний эрхийн үндэсний комиссоос ерөөсөн тайлан дээр улсын хурлын 5 газар 5 хоногийн хугацаанд дүн шинжилгээ хийгээд үр дүнд суурилсан тайлан гаргах шаардлагатай гэж дүгнсэн үнэн. За энэ хүний эрхийн үндэсний комиссийн эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх комиссийн үйл ажиллагаа өөрөө урьдчилан сэргийлэх гэдэг үгнийхээ агуулгадаа нийцсэн байх ёстой. Хүмүүс бол ихэвчлэн урьдчилан сэргийлэх гэдгийг ирээдүйд болох юмаа сэргийлэх гэж ойлгоод байгаа шиг байна. Гэтэл бол энэ бол урдын явдлаасаа сургамж авч түүнийгээ засаж шалтгааныг нь олж арилгах үйл ажиллагаа байх ёстой. Хүний эрхийн үндэсний комиссийн эрүүдэн шүүтлээс урьдчилан сэргийлэх комисс 407 удаа сургалт хийхдээ урд нь гарсан хэрэгүүд дээр дүн шинжилгээ хийгээд сургалтаа хийвэл энэ өөрөө тэр дараагийн хэрэгүүдээс урьдчилан сэргийлэх ажил болох ёстой. Тэгэхээр түрүүн улсын хурлын гишүүд асууж байна. Хэргийг чинь тоо өсөөд ажил чинь үр дүнд хүрэхгүй байгаа юм биш үү гэдэг төлөвлөлт нь үр дүнгүй байгаа учраас бид нар төлөвлөлтөө үр дүнгүй хийснээс болоод тайлан мөн үр дүнгүйгээр ингэж гараад байна. Тийм учраас ажлаа төлөвлөхдөө үндсэн зорилгодоо нийцүүлээд тэр эрүүл шүүлтийнхаа учир шалтгааныг судалсан. Тэгээд түүнийхээ яг учир шалтгааныг арилгахад чиглэсэн сургалт, нөлөөллийн ажлууд, зохион байгуулалтын ажлууд хийгээч. Тэгээд ингүүл тайлан үр дүнд хүрнэ гэсэн ийм л дүн шинжилгээ хийсэн. Нүүдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэхэд тороо зөвлөмж өгсөн. Монгол улсын нөхцөл байдалтай холбогдуулаад зөвлөмж өгсөний дагуу төлөвлөгөө гаргаад хийвэл үр дүн тэр зөвлөмжийн дагуу төлөвлөгөө хийвэл үр дүн гарна. Хөтөлбөрөө боловсруулахдаа яг тэр асуудалтай байгаа байгууллага нэгжүүдтэйгээ хамтраад ямар асуудал ийм проблем үүсгээд эрүүл шүүлтийн нөхцөл байдал үүсгээд байгаа юм бэ гэдгээ хамт ярилцж байгаа сургалтын хөтөлбөрөөр боловсруулж олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр хөтөлбөрөө хийгээд тэдний хэрэгцээнд нийцсэн сургалт хийвэл үр дүн гарна. Тэр өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг хангах хүрээнд оролцогч байгууллагуудын тэр мэдээллийг нь нийтэд ил тод болгоод тэгээд түүнийг нь одоо шийдвэрлэх ийм системийг нэвтрүүлвэл үр дүн гарна. За ялангуяа хорих байгууллага, цагдаа хорих, албадан саатуулах газар, сэтгцийн эрүүл мэндийн төв, хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн болон ахмадын асрамжийн газар энэ сургууль дотор байранд эрүүл шүүлтийн нөхцөл байдал үүсгээд байгаа орчинг арилгахын тулд ажил төлөвлөж
түүнд нь хөрөнгө оруулалтыг хийж өгөх юм бол өөрөөр хэлбэл эрүүл шүүлтийн шалтгаан болоод байгаа нөхцөлийг арилгах юм бол үр дүн гарна. Ийм учраас энэ үр дүн Эрдэнэт даргынх нэмэх үү? За баасан жаргал гишүүн тодруулъя. Энэ 11-р хүснэгтийг хараа сууж ин л тичнээ сургалт хийсэн, тэдэн сургалтанд хамрагдсан хүний тоо, тичнээ мэдээлэл түгээсэн, тичнээ цавир цуврал одоо олон нийтэд мэдээлэл өгсөн гэдэг ийм тоонууд байгаа байхгүй. Энд чинь өөрөө ямар үр дүнд хүргээд байгаа юм бэ гэдгийг чинь л асуугаад байгаа гэсэн үг. Тийм тоо ерөөсөй байхгүй байна. Тэр тоогоо гаргаж сураач ээ. Тэр тоолуун чиглэсэн байлаар бид нар тайлан авмаар байна. Тэрнээс энэ байгууллагын 1000 сургалт хийн үү, 2000 сургалт хийн үү бид нарт хамаахгүй шүү дээ. Тэр 1000 сургалт, 2000 сургалт чинь л үр дүнтэй байх ёстой. Ямар үр дүнтэй тэрийг тодруулаад байгаа гэсэн. Хоёрдугаар гол асуух гэдэг юм юу вэ? Би таасан хараат бус байдал гэдгээ та нар яг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Хүний эрхийн үндэсний комиссаас би таасан хараат бус байна гэж ойлгоод байгаа юм уу? Комисс чинь өөрөө би таасан хараат бус байгууллага биш юм уу? Би юусээ тэрийг чинь юусээ ойлгохгүй. Би таасан хараат бус байгууллагаасаа дахиад тусдаа би таасан хараат бус байгууллага байна гэдэг байгаа юм уу? Яг юу хэлээд байгаа гэдгийг тодорхойлоод гэж. За 3 дугаар микрофон. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. За манай тайлангийн бүлэг тус бүр дээр тодорхой хүрсэн үр дүн дүгнэлтээр байж байгаа. Тэгэхээр энийг бол тодорхой бас товч утгаар ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг харуулсан. За урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнгийн хамгийн чухал хэсэг бол энэ олон хяналт шинжилгээ, сургалт нөлөөллийн арга хэмжээний дараа бол хөргүүлтийн зөвлөмж байгаа. За мөн одоо өнөөдөр хэлэлцүүлж байгаа тайлан хэлэлцүүлээд түүнээс гаргаад их хурлаар гаргалж байгаа шийдвэр бол хамгийн одоо үр дүнд хүрсэн ийм point гэж бид нар хардаг, олон улсч тэгж одоо зөвлөдөг. За бид нар дээр бол хэрхэн хяналт шинжилгээ хийж ажиллах талаар бол төлөвлөгөөн дээр бол эрүүдэн шүүхийн дэд хороо хүний эрхийн одоо олон улсын эрүүдэн шүүх урьдчилан сэргийлэх нийгэмлэг бол 4 төжилдээ хамтарч ажиллаж байгаа. За Монгол улсын эрүүл урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа бол бүс нутагтаа бол тэргүүлсэн жишг дуршлаг тогтоолоо гэдэг 24 онд тусгаалan тэмдэглэсэн нөө бие хуралдаан дээр. За өнгөрсөн жил мөн одоо стратеги төлөвлөгөөтэй ажиллаж түүндээ. За гүйцэтгэх хариулъя. За тэгээд тодорхой энэ стратеги төлөвлөгөөтэй ажил түүндээ хүрэхээр бол одоо зорж ажилласан нь бол энэ эрүүдэн шүүгээс урьдчилан сэргийлэх буюу олон улсад бол үндэсний урьдчилан сэргийлэх механизмынхаа зорилтод нийцж байна гэж ингэж дүгнсэн байгаамаа. За хүний эрхийн комиссаас хараат бус байна гэж би ерөөсөө яриаггүй байгаа. За хүний эрхийн комиссийн тухай хууль дээр хүний эрхийн комиссд 2 механизмыг хуульчилсан байгаа. Хуулийн дээр нэг нь бол хүний эрхийн комисс, нөгөөх нь эрүүл урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа гэдэг. Тэгээд тодорхой хуульчилсан хуулийн хараат бус бий даасан байна гэдэг. Тодорхой 2 төсөв байгаа. Хоёулаа төсөвтэй байна гэдэг. Тэгээд бие биенээ хүний томилоод тусдаа томилоод явна гэдэг ингээд та бүхний батлсан хуульчилсан зохицуултыг л би дагаж мөрдөж хэрэгжүүлж ажиллаж байгаа. За За сайн зэрэг гишүүний микрофоныг өгье.